Хөдөөжхийн сайдаас хөдөөжхийн яамнахнаас асууя. Энэ өнөөдөр төрийн ордонд 21 аймаг 9 дүүргийн малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн болж байгаа юм байна. Тэгээ сая тойргоос ирсэн төлөөлөгч нартаа уулзлаа. Асууж өгөөч гээд. Ямар асуулт гэхээр энэ сүүлийн 1-2 жилийн хугацаанд хөдөөжхийн ноос ноолуур, арьс шир, сүүний урамшуулууд олгохдохгүй байгаа гэдэг юм ярьж. Би бол өмнөөс нь олгодож байгаа гэж ярьсан. Харамсалтай нь одоо яг малчид эмэгтэйчүүд маань бол олгохдохгүй байгаа гэдэг юм ярьж. Бид нар жилийн төсөвдөр тодорхой хэмжээний урамшууллуудын мөнгийг баталж байгаа шүү дээ. Тэгээ энэ хаана яаж гацаад байдгийг, ямар шалтгаантай байгаа гэдгийг нэг хөдөөжхийн яамныхан хариулж өгөөч. За хоёр дахь асуудал 26-аас 30 оны 5 жилийн хөгжлийн төлөвлөгөө ярилцж байна. Энэ тал дээр би ерөнхий сайдаас засаглалын асуудал дээр ер нь цаашдаа энэ төрийн албаа агчдын тоог цөөрүүлэх, цомхон чадварлаг байлгах гэдэг төрийн албаа агчдын 246 мянган төрийн албаа агчдыг цөөлөх асуудал гэдээ яриад байгаа. Би бол төрийн албаа агчдын анхан дунджтанд байгаа төрийн албаа агчдыг цөөрүүлэх асуудлыг бол хөндмөөргүй байгаа юм. Гагцгүй энэ дээрээ байгаа яам тамгын газар агентлагуудаас энэ одоо төрийн албаа агчдыг, төрийн албыг цомгох асуудлыг хэрхэн яаж энэ хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан юм бэ? Бүр цаашдаа энэ эх 5 жилийн хугацаанд энд 16 яамыг цөөрүүлэх, нэгтгэх ийм бодлого байна уугүй юу? Хуучин бид нар бас дэд үтсийн хөгжлийн яам гэдэг энэ эрчим хүч, уул уурхай, хүнд өрөөл, эрдэсвэлгийн яамнуудыг нэгтгэсэн энэ яам байсан шүү дээ. Зам тээврийн яам, барилга батгуулалтын яамдуудыг нэгтгэсэн, яваад ээж болж исэн. Тийм учраас энэ эх жил 5 жилийн одоо хөгжлийн төлөвлөгөөнд энэ төрийн албын данхар бүтцийг гэдээ яриад байгаа. Энэ бүтцийг одоо бууруулах, цөөрүүлэх энэ болцоо боломжийг ер нь энэ засгийн газар яаж эрэлхийлж ажиллаж байгаа вэ? Бодлогодоо яаж тусгасан бэ? Нөгөө талаар бас энэ засаг зархааны нэгжийн хуваар энэ олон байгаа байхгүй мэддэхгүй 1000-аас доош хүн амтай энэ сум суурин газруудыг нэгтгэх асуудлыг ер нь энэ засгийн газар ер нь цаашдаа яаж олж харж байгаа вэ? Энэ нэргээ цаанаа нөгөө энэ төсвийн энэ 300 гаруй сумдуудын асуудал байна. Энэ дээр төсвийн одоо хэмнэлтийн хүрээнд энэ одоо хөгжлийн төлөвлөгөөнд яаж туссан бэ гэдгийг. Гуравт төрийн албаа агчдын цалин урамшууллын тогтолцоог энэ хөгжлийн төлөвлөгөөнд яаж тусгаж байгаа вэ? Одоо бид нар ингээд жишг тогтоолоо. Хэн ажил хайж, жагсаж, цуглаж одоо суулт хийсэн нь цалингаа нэмүүлдэг ийм байдал руу орлоо. Тэгвэл энэ хөгжлийн төлөвлөгөөнд ер нь цаашдаа энэ цалин урамшууллын тогтолцоог нэгдсэн байдлаар хэрхэн яаж нэмэгдүүлдэг байх юм. Тэрнээс одоо хэн ажил хайснаар нь одоо нэмдэг байж болохгүй зү. Тийм учраас одоо энэ хөгжлийн төлөвлөгөөнд цалин урамшууллын асуудлыг, нийгмийн асуудлыг, орон сууцны асуудлыг төрийн албаа агчдын хөгжлийн төлөвлөгөөнд хэрхэн яаж тусгасан бэ? Ийм 3 асуултыг асууя. За, ерөнхий сайд хариулъя. Самдан шатар ерөнхий сайд. За, самдагч шүний асуултанд хариулъя. За, сүүлийнх нь асуултаас эхлээ хариулнаа. Ер нь энэ төрийн албаа агчдын цалин улс урамшууллыг за энэ гүйцэтгэлд тулгуурласан бүтээмжид цөөрсөн цалин хөлсний тогтолцоонд шилжүүлэхээр энэ 5 жилийн үндсэн чиглэл суусан байгаа. За энэ жагсаж цугласанд нь цалин нэмээд байгаа юм байхгүй. Энэний ард тарин иймэрхүү улсын турхиралт хатгалга байсан нь бол тогтоогдож байгаа. Яагаад багш нарын цалин нэмсэн бэ гэхээр нэгдүгээр боловсролын жил болгоод зарлаад амлцсан юм байлээ өмнөх засгийн газар. Энэ ч өмнөх засгийн газрын амлалт гэж боддоггүй шүү дээ. 3 талд хэлцээр байгуулад 3.5 сая төгрөгт 3 жилийн дотор хүргэнэгээд 3 жилийн өмнө амлаад 3 талд хэлцээр байгуулсан юм билээ. 22 онд 23 онд. Тэгээ энийгээ жил болгоно нэхэж шаардаа тодорхой 10-10%-аар нэмж хагаад 30% яагаад хүргээгүй юм бэ гэхээр саягийн одоо ухаарлаа гэж байгаа. Энэ нэг үеэс тэгтээ засгийн газар үүрэг хүлээгээд 30% нэмэгдүүлнэ багш нарын цалин гэд энэ 3 талт хэлцээлээр үйлдвэрчний өвөлтэй байгуулсан. Энэ нөгөө 3 талт хэлцээрийг 3 жил тутам баталж явдаг ийм хуультай, журамтай олон улсын жижигчсэн юм. Тэгээ энийг
биелүүлэх засгийн газрын үүргээ биелүүлээгүй учраас энэ хүмүүс ажил хийж байгаа. Тэгэхээр энэ бол бас хууль зүйн үндслэлтэй учраас гэрээ байгуулад гарын үсгийг зурцсан учраас энийг хэрэгжүүлэх чиглэлээр багш нарын хувьд бол багш нарын цалин өсийг нэмэгдүүлэх асуудлаар бол ийм чиглэлтэй юм бэл. Тэгвэл бас буруу зүрх ойлголт байгаа. Нэлэхүүд нь 50% нэмсэн юм чинь шүү гэж. Яг саяны галбуудрах гишүүний асуусан шиг сая 484 мянган төгрөгийн цалинтай за ингээд нэг сая 200 мянган төгрөг гар дээр авдаг хүн Улаанбаатар хотын багш нарын одоо олонх өндөр ачаалттай 60 70 хүүхдэд ачаалтыг бид нар яаж амьдрах вэ гэдэг асуудал. Тэр суур цалин дээр нь бид нар илүү нэмэх бодлого баримталж үйлдвэрчний хөвлөлтөд ойлголцож ийм шийдлүүд гараа явсан. Энэ бол одоо сая хүүхдийн босролттой холбоотой асуудал учраас. За тийм учраас нэгдүгээр энэ ажил хаяал жагсаж цугласанд нь цалин нэмээд байгаа асуудал байхгүй. Тохирсон тэр тохиролцоогоо засгийн газар хэрэгжээглүүлэлттэй холбоотойгоор энэ асуудал шийдэгдэж явж байгаа шүү гэдэг бусад салбарч мэдээлж байгаа. Тэгвэл бид энэ төрийн албан агчдын цалин урамшуулал, орон тоо, төсөв, хий үргүү зардал энэ бүхнийг нэгтгэн зэгцлэх зарчмаар өмнө би одоо холбоотой хариулсан сая бүтээмж гүйцэтгэлд тулгуурсан цалин өсний тогтолцоон шинжилэл хийх ийм асуудлыг энэ 5 жилийн үндсэн чиглэлд тусгасан. Эмчнэрийнхаа ч гэсэн эмчнэр ч гэсэн гүйцэтгэлийн цалин өс шилжсэн. За ингээд цаашдаа төрийн тухай албан агчдын асуудал байна. Цалин өс. За нэмэлт цаг өгье. За яамдын тоог өөрчлснөөр улс хөгжил хөгжгөр болсон. Нэмэл хасаал зөндөө янз янзаар үтсэн. Яг энэ яамдын тооны асуудлыг 4 жилдээ нэг л удаа шийдэж явах гэж би үздэг. Энэ 24 он та охин ингээл батлаад өгсөн охирл тэрүүгээр л явах хэрэгтэй гэж өөрчлөлт хийгээгүй. Яагаад тэгэхээр яам солигдохоор тэрнээсээ илүү зардал гардаг. Тамга тэмдгийн солин албан бланкууд өөрчлөгдөн, далиндуулаад баахан халаа сэлгээ явна, бүтцийн өөрчлөлт явна, төрийн албаа агчиж хохирдог, ажил үргэнж тодорхойгүй болдог, ахаад ажил нь жигдэрх гэж ахаад одоо хэдэн жил болдог. Тэгтэл хугацаа үнэтэй байдаг, ажлуудаа амжуулмаар байдаг. Ийм учраас ер нь яамд бол төрийн бодлого бол илүү доктортой ажиллаж ийж одоо өдөө аж ахуйн салбарч гэсэн хэрэгж байгаа бодлого нь илүү доктортой байж ижил энэ улс орны эдийн засагч тэр бас ард иргэд бизнес эрхлэгч гэсэн юм доктортой үйлчлэгийг үзүүлж ижил энэ төрийн бодлого хэрэгжих юм бэл. Тийм. За инхээр сайд хариулъя. За хүнс өдөө аж ахуйн салбарт олгож байгаа урамшуулалттай холбоотой асуултууд асуусан байна. За яг онцлог байгаа салбарын урамшуул жилийн эцсээ дөнгөө гаргаж иж дараа онд олгогддог дийлэнх нь. Жишээл энэ жилийн ургацын тоо баланс дуусаад 25 оны олгох урамшуул 26 оны төсөвдөр сууж олгогдно гэсэн үг. За ийм маягаар жоо хоцрогдлууд бие юу да он дамждаг нэг юм юу зүйл байгаа. За сүйтэй холбоотой бол 11 сарын 1-ээс дараа оны 4 сар үлтэр сүүний урамшууллыг лидер тутамд 1000 төгрөг олгож үйлдвэр тушаасан үйлдвэрүүдэд нийт 30 улсын хэмжээнд 36 үйлдвэр энэ зохион байгуулалтанд оролцож байгаа. Тийм болохоор урамшуулал ямар нэгэн алдаа оноогүй явж байгаа нийт 10,000 орчим фермер малчид энэ сүүний кластерт одоо холбогдож ажиллаж хамрагдаж байгаа. За сүйтэй холбоотой энэ асуудлууд ондоо багтаад үндсэндээ бүх урамшуулалттай холбоотой. За Жэн хөргшүүн сайд гүцэж хариулъя. Урамшууллын асуудал энэ 24 онд 25 оны жилийн эцэхэд бид нар 24 оныхоо гүйцэтгэлийг шахаад нэгтгэхэд ингээд 24 оны урамшууллууд 25 оны эцэхэд олгогдно. 25 оны урамшууллууд 26 онд олгогдно буюу он дамжиж ингэж явна. Урамшуулалд ямар нэгэн өөрчлөлт араагүй. Учир нь энэ бүгд өөрөө хуулчлагдсан ийм урамшуулал их хурлын тогтоолтой явж байгаа тул энэ олгох зүйлүүд олгогдно. За Санддаг очиргшүүн тодруулъя. За би барилга утгуулалтын сайдаас асууя. Эх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөнд энэ орон сууцны бодлогын асуудал тэр дундаа энэ Улаанбаатар хотын аслагдсан дүүргүүд сум суран газрууд дээр энэ ипотекийн орон сууцны зөв Улаанбаатар хотод шаваад байдаг. Зогсоолч байхгүй, хүүхдийн тоглоомын талбайч байхгүй, зам талбайч байхгүй юм газартаа л орон сууц барих тэр болцоо боломжийг олгоод байдаг.
энэ дэд үтсэх хөгжсөн энэ налаах, Баханга, Багнуурын дүүргүүдээр орон сууцны бодлогыг ер нь барилгын байгуулалтын яам засгийн газар цаашдаа яаж хэрэгжүүлэх юм бэ? Энэ банкудаар дамжуулж ипотекийн зээлийн олгох асуудал байж болж байна. Тэр газрууд чинь эрчим хүчний дэд үтсийн хүрэлцэн хангамж нь байна. Газрынх нь асуудал болцоотой байна. Ингээд Улаанбаатарын төвлөрлийг бууруулах асуудал бас байна. Энэ тал дээр одоо танаа яам засгийн газар ер нь яаж анхаарал хандуулж энэ одоо хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан юм бэ гэдгийг бас хариулж өгөөч. За одоо Улаанбаатарын сайд Батан улан сайд. За, сандаг очир гишүүний асуултанд хариулъя. 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн засгийн газрын хоролдооноор энэ орон сууцчлалтын банк байгуулахаар ажлын хэсгүүд гарсан, ажиллаж байна. За, манай яамн дээр энэ үүнтэй холбоотой орон сууцчлалтын анхдагч хууль гаргахаар одоо ажлын хэсэг, ажлын дэд хэсгүүд гараад ажиллаад явж байна. Ер нь нийслэл Улаанбаатар хот дотор одоо Багнуур, Налаах, Баганга гэсэн онцлогдсон 3 дүүрэг маань орж байгаа. За энэ 3 дүүрэгтээ одоо 2040 он хүртэл хөгжүүлэх хотын ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээ, дэд үтсийн асуудлуудыг бүгд одоо бас зураглалтайгаа ерөнхий төлөвлөгөө дээр бид нар бас ажиллаад явж байна. Үргэлжлүүлж хариулах уу? За Батан улан гишүүн. Энэ орон сууцчлалтын анхдагч хуулийг улсын их хурл дээр одоо улсын их хурлын эрхэм гишүүд манаас дэмжиж баталж өгснөөр энэ одоо аслагдсан дүүргүүд, аслагдсан хороод мөн одоо нэн шаардлагатай байгаа инженерийн шугам сүлжээний их үүсвэрүүдийн асуудлыг Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 оны хүртэл хөгжүүлэх одоо энэ хөгжлийн бүсчилсэн бөгөөд ерөнхий төлөвлөгөөнүүдтэй уялдуулж ажиллуулна. Энэ хүрээнд бас дотор одоо яг одоо бидний хувьд, нийслэлчүүдийн хувьд, мөн одоо монголчуудын хувьд нэн тэргүүний игнэнд байгаа энэ ипотекийн зээлийн асуудал, энэ ипотекийн зээлийн одоо их үүсвэрийн асуудлуудыг энэ ажлын дэд хэсгүүд дээр, ажлын хэсгүүд дээр судалгаанд ороод явж байгаа. Засгийн газарт одоо танилцуулах чиг үүрэгтэй. Барилга хот байгуулалтын яам дээр бол орон сууцчлалтын одоо хуулийг өргөн барихаар энэ намрын чуулганд өргөн барихаар ажиллаж байна. За Булааны Бэйсэн гишүүн. За 5 жилийн төлөвлөгөө 26-аас 30 хоногт